Улсын хурлын байгаль орчин хүнсүдэн аж ахуйн байнгын орооны гишүүд Дархан уул аймагт ажиллаж аймгийн хүнсүдэн аж ахуйн газрын үйл ажиллагаатай танилцсан санал солилцлоо. Уулзалтаар аймгийн хүнсүдэн аж ахуйн газар сумдын засаг дарганараас манай аймагт тулгамдж буй хэдэн асуудлуудыг дэвшүүлсэн юм а. Тухайлбал Монгол Улсын засгийн газар хүнсүдэн аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамнаас 10 нэр төрлийн хүнсний ногооны тоон тутамд 100 мянган төгрөгийн мөнгөн урамшууллыг олгодог. Уг урамшуулалт жимсгэн тариаланчтай хамруулах, аймгийн 4989 га газрыг тариалангийн газар чилжүүлэх явцыг түргэсгэх, жижиг дунд үйлдвэрийг дэмжих томоохон төв байгуулах саналыг дэвшүүлж мөн шинэ орчин хөтөлбөрийн хэрэгжилттэй холбоотой асуудлаар санал солилцлоо. Дархан уул аймгийн одоо бас нэг давуу тал нь юу гэхээр яг энэ эрчимцэн мал аж ахуйн бол нөгөө тижээлийн чиглэлээр одоо яг төвийн бүс чи өөрөө тижээл үйлдвэрлэлийн чиглэлээр ялгарж байгаа. Тэр нөгөө бүсчсэн хөгжлийн хүрээнд бүс болгон өөрийн гэсэн онцлогийг бий болгож байгаа үйлдвэрлэлээрээ. Тэгэхээр одоо төвийн бүс бол өөрөө сэлэнг одоо энэ дархан одоо энэ булгамж гэсэн хөгжих энэ газар тариалангийн энэ бүс тижээлээ сайхан үйлдвэрлээд бусад одоо бүсүүдтэй одоо таатай нөхцлөөр худалдаалдаг. Тэгээ ер нь энэ яг энийгээрээ л одоо тэргүүлэх онцлог одоо болох юм боломж байгаад байгаа. За бас сая хэлж байна. Хүнсний хувьсгалын хүрээнд нийт 200 мянган гадалбад одоо ингээд тариалт хийхдээ эндээс одоо үр дүн гаргахаа зорж байгаа боловч одоо 22 оноос хойш энэ хүнсний хувьсгалын хөдөлгөөн эхэлсэн. Гэвч одоо Дархан уул аймгийн хувьд бол ингээд сүүлийн 2 жилийн хугацаанд өөрсдийнхөө атар талбайгаа илүү газар тариалангийн чиглэлээр одоо талбайгаа бэлдэх. Яагаад гэвэл энэ бэлчээр хомс байгаа учраас бид нар тижээлийн үйлдвэрлэлээ ингээд бэлдэх талбайгаа бараг 5000 орчим га талбайг ингээд бэлдсэн байгаа боловч энийхээ газрын асуудлыг шийдэж чадахгүй байгаад байна. Тэгэхээр энэ барилга бот байгуулалтын яам дээр энэ асуудал шийдэгдээд засгийн газрын хурлаар орно. Тэгээ ингээд 2 жил болчлоо. Гэтэл энэ хөдөлгөөн маань өөрөө хугацааны хувьд одоо дуусах төгчийдэг хүнсний хувьсгал тий. Тэгэхээр ингээд бид нар үр дүнгээ одоо гаргахын тулд бид нар талбайгаа бэлтцсэн байгаа. Илүү одоо ингээд одоо хурдтай шийдвэр гаргаа явж байгаа аймагуудыг дэмжээч, энэ газрын асуудлыг шийдэж өгөөч гэдгийг бас албан ёсоор тавьж байгаа учраас одоо манай төлөөлөл бид нар одоо бас очиод холбогдох одоо яам одоо газрууд дээр очиж уулзаад энэ асуудлуудыг нэгний яралтай одоо шийдвэрлэх төр ажиллая гэж байгаа. За 3 дахь бас нэг том асуудлыг хэллээ. Сум хуучин бол яг нөгөө сум хөгжүүлэх сан байсан. Тэгээ энэ нь болохоор өөрөө одоо жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зөвхөн одоо мал аж ахуй гэхгүйгээр бусад төрлийн одоо бизнесүүдийг бойжуулж одоо хөгжихөд нь дэмждэг сан байсан. Гэтэл одоо ингээд хошоо хөгжүүлэх сан болж ирснээрээ яг тэр шаардлаганд нь нийцэх одоо ялангуяа сум орон нутгийн онцлог гэж байгаа. Тэгэхээр энэ сум орон нутгийн онцлог дээр түшгэлсэн энэ хошоо хөгжүүлэх гэхээр хүмүүс нь өөрөө хоших нэгдэх бас асуудал байна. Нэгд хоёрдугаар тэр шаардлаганд нь нийцсэн ямар ч одоо аж ахуй нэгж одоо бизнес эрхлэгч одоо бичил жижиг дунд бизнес эрхлэгч байхгүй байгаа учраас Дархан уул аймгийн хувьд бол одоо энэ хошоо хөгжүүлэх сан бүр 500 сая төгрөгийн мөнгө нь байгаад байдаг. Үлдэгдэлтэй санд нь мөнгөтэй. Гэхдээ тэрэнд нь одоо шаардлага нийцсэн бизнес гарч ирэхгүйгээс болж. Тэгээ яг энэ асуудлыг ч гэсэн Дундгой аймгийн засаг даргаас хэлжээс бараг тэрбум гаруй төгрөгийн ингээд санд нь мөнгө хуримтлагдсан мөртлөө энийг ингээд дэмжиж явъя гэхээр явдггүй. Тэгэхээр энэ бас бидний хувьд бол яг энэ сангуудыг бас эргэж хараад энэ шаардлага нөхцөлийг нь одоо бас илүү хөнгөвчлөх. Дээрээс нь энэ сум орон нутагтаа одоо бас бизнес хийж ажлын байраар хангаж энэ хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогыг илүү үр дүнтэй байлгахын тулд магадгүй энэ хошоо хөгжүүлэх сан байх уу эсвэл сум хөгжүүлэх сан руугаа буцаж очих уу магадгүй эсвэл хошоо хөгжүүлэхээрээ байна гэж үзэж байгаа бол энэ хамтын үйлдвэрлэлийг явахын тулд илүү хөнгөлтийг нь борлох. Жилээс 1-2 жил үйлдвэрлэл явуулсан байх, тайлан одоо санхүүгийн тайлан гаргадаг байх гэд ингээд нөгөө босго шалгуурыг нь өндөр болгочхоор тэрэнд нийцэх одоо сум орнд нөгөө гарааны бизнес эхлэж байгаа бойж гэж байгаа бизнесүүдэд тэр сангаас одоо хөнгөлтэй зээл аваад ингээд бизнес эрхлэх боломж нь хаалттай байгаа учраас бид нар энэ нөхцөл шалгууруудыг бас эргэж хараад тэгээд одоо бас ажиллах хэрэгтэй байна гэдэг ийм мэдээллийг авлаа. Байнгын орооны гишүүдийн зүгээс хөдөө аж ахуйн салбарт хийж хэрэгжүүлэх ажлуудыг дэмжин ажиллагаа илэрхийлж цаашаа холбогдох салбар яамтай уулзаж гарц гаргалгаа шийдлийн талаар хэлэлцэн гэлээ. Дээрх тулгамдж буй асуудлууд шийдвэрлэгдснээр төвийн бүсийн төв болсон манай аймгийн хүнсүдэн аж ахуйн салбарт томоохон ахиц дэвшил гарна гэж үзэж байна.